Улсуудын. Гэтэ болоонд очиод анх удаа уулзаад улсуудын гэл биж бас болохгүй л хаалта тийм. За бүгдээ хайцгаа. Миний дараагийн бичлэг татамаарил. За би гарч ирээс харж байгаачлан өнөөдөр болзоонд явна. Яа. Тэгээд бүгдээ хамт миний болзоонд өмсч явах хувцсны лүкийг бүрдүүлцгээе. Би болохоор тэгж бодож байгаа. За нэг амар тийм хичээсэн биш хэрнээсээ хөөрхөн нэг тийм эмгтээлэг хувцлана гэж бодож байгаа. Тэгээ гадаа болохоор өнөөдөр 16 градус байна. Гэтэ баг зэрэг үлрэх. Гэтэ зүгээр заяа. Тэгээд би болохоор тэгсэх гоё. Би ингээд хамт ингээд болж байхдаа ингээд юу бичлэг хийж болох уу? Бичлэг хийж байгаад ямар санагдах вэ гэж асуусан чинь өө зүгээр ч тий чи юу гэснээр хийж болно гэсэн заяа. Гэтэ яг нэг амар тэр хүний царимаар нэг нь бол бичлэг хийнэ гэж бодохгүй байгаа. Гэтэ юу ч гэсэн бичлэг хийнэ. Яа, тэгээ бүгдээрээ хамтдаа юу гэсэн миний хувцсны лүкийг бүрдүүлцгээе. Яа. Эхний лүк болохоор энэ палаж заяа. Энэ палаж нэг тийм жоохон чаванслаг юм аа. Гэтэ нэг камерын дээр ингээ бүтэн авахгүй болохоор нэг сонин харагдаад ах шиг заяа. Гэтэ надад бол зүгээр л санагдаж байна. Тэгээд энэ дээр болохоор ингээд хар амьс өмснө гэж бодож байгаа заяа. Энэ болохоор ингээд нэг амар тийм юу хин жоохон нэг тийм охинлог байгаа зү гэхгүй. Цагаан амьс өмсөл зүгээр юм бол хар биш. Харин зүгээр хаа. Миний бодлоор бол яагаад гэвэл нэг цагаан юм ороогүй гэж байна. Тэгээд дээгүүр нь болохоор гадуур нь болохоор энэ цархийг өмсвөл зүгээр юм болоо гэж бодсон. Гоо ч юм уу. Тэгээд энэ цархийг өмсвөл одоо амьсны цагаан, энэ цагаан хоёр ингээд жоохон тохиод зүгээр байл та. Гэтэ энэ хувцсан дээр бол хар амьсан зүгээр надад. За хоёр дахь нь болохоор энэ хар палаж заяа. Энэ дан хараа болохоор энэ цагаан одоо зүгээр харагдаж байгаа байхгүй юу? Цагаан юмс. Энэ болохоор бас айгүй хөрхөн нэг тийм бас нэг тийм хөрхөн эмгтээлэг хинээсээ нэг амар тийм юм биш. Би юу нэг тийм тухайн мэдрэмж төгөлөхгүй хөдөлж мөдлөөд явахад нэг тийм энэ бас хөрхөн юм байж болох юм заяа. Эхнийх бол надад нэг амар тийм гоё бүр нэг үнхээр гоё бол санагдаагүй. Энэ болохоор ер нь л байж болохоор санагдчихэ. Яа. За одоо гурав дахь нь. Энэ болохоор гурав дахь нь. Ингүүл бас ингэж болоос хөрхөн юм байна. Хөр харагдах амар охинлог. Би бүгсэн. Би нэг амар тийм байгаа юу бүгд бол өмсдөг байхгүй юу? За энэс байж болох юм байна те. Яа би ихтэй камер дээр амар намхаарч байгаа та. Би нэг амар намхан бол биш шүү. Метр 64 мөрөө хавцаа бол байгаа. Зэн биш юм аа, биш юм. Миний ямар юм? Мохайна. Яа. Харж хэлнэ кон дээр. Би энэ өмнөд дуунаа амар дуртайхгүй гэсэн санагдаа. Цаан хандаад хаа. За энэ өмнөд бол өөр сан сонсчихсан заяа. Энэ өмнөд дээр үнэн цан заяа гоё. Би энэ лүкэнд энэ хувцсалтанда бүр амар дуртай заяа. Наас миний өмнөд надад жоохон хандаад ингээд жоохон нэг тийм том хандаад байна л та. Гэтэ бас хөр харагдаж байгаас тийм цэвэрхэн. Тэгээд энэ савхын өмсөлөөс жоохон нийл савх болоод жоохон сонирч юм. За энийг гээд амтаас дараагийн зав крем биш юм байна. Яа би энэ чис өмдөг гэж тий Тэмүүгээс захиалсан зав. Тэр ингээд зурнаасаа бүр шаал өөр ирсэн бүр шаал өөр. Энэ хүн бол ингээд жоохон нэлийн саарлтан өнгөтэй гэсэн баггүй юу? Тэгсэн чинь бүр аим хөнгөтэй өнгөтөрсөн маац. За энэ ямар тач биш юм байна. Өмдтөө явъя. Гэтэ ингээ юу бүгнүүд маань ингээд эхлээд ингээ юу бүгнүүдээ өмссөн чинь ингээ амар охинлог нэг тийм
гоё харагдаад байсан шүү дээ. Тэгээ ингээд яг өмнөд хүмүүсээ тэгсэн чинь ингээд нэг тийм сонио санаа нийцэхгүй байх юм. Яг хүмүүд маань л гоё санагдаад байна. Яг уу. Би ингэж авах шилжээ. Энэ даймаар таалагдчихэв. Энэ дээр нөгөө цахиа өмсөд хамсаа тэсээ хоолой. За би болсон явлаа. Бай. Та надад татахаараа. Надад би болсон явах чинь. Баяртай. Гэл явдаг бол гоё ихгүй юу? Бодлоо ирсэн. Надад болцох юм байхгүй. Би зүгээр тэмцлэг хийж бацаахгүй юу? Ингээд болзоонд явал надад тохиромжтой ямар хувц байна. Тэгээд болзоонд юу өмсвөл зүгээр вэ гэдэг бичлэг хийгээд бодоод тэгээд гинт та нараа тогломоор санагдаад тэгээд бодлоо ирсэн. Тийм болохоор одоо болзоонд явахгүй. Тэгээд ямар тач хэврээ би болзоонд явахаар бол өнөөдрийн өмсөн хувцснуудаас аль нэг нь өмсөх байсан баг. Ямар тач. Одоо их явахтай болзоонд явахгүй юм чам. Болзоонд явах хүн угаасаа надад байхгүй. Тийм болохоор одоо зүгээр л бүх хувцас тайлаад гэрийнхээ хувцас өмсөөд нүүрнийхээ бодгийг арилгана. Яа. Юусаа гадагхгүй. Гэж бодоод хавцлаа санагдаж байгаа ч гэсэн зүгээр тэг нэг бичлэг гэсэн хийлээ би өнөөдөр. За ямар ч тач миний өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү хотлоо ярьсан дуучлаарай. Намайг гэж дуурайх юм өсөд тах юм. Хэрэв болзоонд явах байсан бол ингээл би өсөд юм. Гэтэ болзоонд очиод анх удаа уулзаад би өсөд юм гэл биж бас болохгүй л хальта тийм. За. Би энэ бичлэгийг хийх гэдэг юус ингээд за бичлэг хийж дуусчаа юм идэ та гэж одоо өдрийн хоол бол ерөөс идээгөө заяа. Тэгээ одоо өдрийн хоол идэхээс өдрийн хоол гэж одоо бараг орой хоолыг цаг болж байна. Тэгээ би бүр ингээд энэ бичлэгийг хийгээд бүр амар зориулт гаргасан заяа. Бүр ингээд сормоос наагаад тэгээ би октод ягаа сормоос наадыг өнөөдөр л ойлгож байна. Сормоос нахаар ялчгүй нэг тийм эмгтээлэг нэг тийм хөр харагддаг юм цаанаасаа. Гэ бүр ингээд тэрвигээд ингээд нисмэр санагдав. Сормоосаараа бараг ингээд нисмэр санагдчихэв. Тэгээ энэ хүртэл миний худал хоромогт хамтайсанд баярлалаа та бүхэндээ. Баяртай дараагийн бичлэгээр уулзъя. Би ахиж танаас байхгүй гэж амлахгүй ч гэсэн баяртай.